Зарим зэргийн үзэгчдээ та бүхний гэр бүлийн амралтын өдөр зориулан бэлтгэдэг Дотн сэдв ток шоуны маань өнөөдрийн цоо шинхэн дугаар таны гэрийн хомирт заларч байна. За энэ цаг мөчид та бүхэндээ хүндтэй сайхан зочдтойгоо уулзалж байгаа юм а. Баруун гар талаас зочдтойгоо танилцуулах юм бол Шагшааж их амар хоолой эмнэлгийн захирал Наран Туяа. За мөн эмнэлэг зүйн дархлаа судлаач Ангаах ухааны докторант Наранбаатар. За мөн миний зүүн гар талд маань сургууль хүмүүжүүлэгч инх төвшнөр хөрөлцөн ирсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр бол бидний сэдв эрүүл мэнд. За тэр дундаа бол одоо эрүүл мэндийн хүчин зүйлд ер нь хамгийн чухал зүйл нь юу байдг юм болоо энэ тал дээр задлаж ярих гэж бодож байна л да. Нийт телевиз үзэн суугаа үзэгчтэй болон бүх Монголын ард түмэндээ энэ орон халуун сайхан мэндийг хүргэж байна. Тэгэхээр бид өнөөдөр телевизийн Дотн сэдв гэж энэ эрхэм сайхан нэвтрүүлэгт оролцож хүн бүхний амин чухал хэрэгцээ болсон эрүүл мэнд гэж юу юм бэ? Энэнд юу бид голж анхаарах ёстой юм бэ гэсэн энэ сэдвээр ярилцах болсондоо туйлын баяртай сэтгэл хангалуун байна. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг зүйл мэдээж олон зүйлээс хамаарна. Олон зүйлээс. Гэхдээ энэ зүйлийг ярихын тулд дархлаа буюу хамгаалах тогтолцоо гэдэг зүйлийн тухай заавал ярих ёстой. Дархлаа гэдэг зүйлийн тухай. Тэгэхээр ерөөсөө хүн гэдэг өөрөө маш хүчтэй хөвсөө өрсөлдөж байгаа гадаад орчин, дотоод орчны энэ олон бодисын солилцооны явцад өвдөх магадлал нь дандаа л бэлэн байдаг. Тэгэхээр эрүүл мэнд гэдэгтээ энэ хамгаалах тогтолцоо мөн өөрөө салшгүй холбоотой. Тэгэхээр энэ дархлаа муудах олон шалтгаан байна. Олон шалтгаан. За судлаачид бол ерөнхийдөө нэг 7 шалтгааны тухай их түгээмэл хэлж ярьж бичдэг юм. Тавх одоо энэ дэлгэцэнд анхаарлаа хандуулж байна. За нэгдүгээрт мэдээж юу байд юм бэ гэвэл стресс гэж юм байна. Тэгээ энэ ерөөсөө хүмүүсийн өөрийнх нь амьдрах орчин, амьдрах хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор мэдээж хүн л юм чинь дандаа жаргаж идэг хүн гэж байхгүй, дандаа зовж идэг гэж хүн байх. Тэгэхээр энд бол энэ нийгэмшсэн, энэ иргэншсэн нөхцөлд бол хүссэн ч хүсээгүй ч стресс маш их байдаг. Энэ бол нэг үндсэн хүчин зүйл юм байна гэж. За дараа нь мэдээж хүмүүс дэлхий дээр байгаа хүмүүс маань 7 тэрбум хүрлээ, тэрнээс өнгөрлөө. Яг энэтэй холбоотой хоол хүнсний маш том асуудал гарч ирж байна. За энийг яаж шийдэх үү гэдэг энэтэй холбоотой хоол хүнсний чанарын асуудал гарч ирж байна. За дээр нь техник технологийн дэвшлийн тухай асуудал гарч ирж байна. Бид нарын нүдэнд үзэгдэхгүй маш их тийм хит нам долгионы тухай асуудал гарч ирж байна. За байгаль экологийн бохиордол, арх, тамхи. Ингээд эдгээр зүйлсийн тухай за хамгийн сүүлд нэг хоёр зүйл байдаг. Энийг бол үнэхээр их анхааруулж ярьж өвчтөг. Ерөөсөө хүүхэд эхээс төрөөд за энэ Ангаах ухааны маань өөрийн хөгжлийн шат ойлголтоос хамаарат ангир уургийг бол нэг хэсэг амлуулдаггүй байсан 20 оноос 90 он хүртэл. Яагаад? Яагаад амлуулдаггүй гэхээр энэ бүтэц дотор хүний эрүүл мэндэд тийм сайн биш зүйл байж магадгүй маа л гэж ойлгож ирсэн байна л да. Тэгэл тэр үед нь одоо хар цай ч юм уу нөгөө баахуу цай чихэртэй ус гэдэг юмар өгччихсэн. Тэгэхээр ерөөсөө одоо 90 оноос хойш бол дэлхийн нийтрүү гэвэл хамгийн чухал хамгаалах тогтолцооны эсүүд яг тэр ихий ангир уургаар дамждаг байсан юм байна. Компьютерээр бол шинэ компьютер гарлаа, интернетийн орчинд орлоо, тэрнээс өмнө вирус эсрэг програм суудаг шиг ихий ангир уургаар яг тэр хамгаалах тогтолцоороо очдог байжээ. Тэгэхээр яг тэр тогтолцоо 90 он хүртэл тасалсан учраас жишээ нь одоо 60 70 80 90 оны хүмүүс гэдэг бол хамгийн идэвхтэй амьдрал хүмүүс. Өнөөдөр олон төрлийн өвчил ийм болтлоо төвхтэй хэлбэртэй болчиход байгаа нь тэр үеийн хүмүүсийн ангир уурга амлаагүйтай холбоотой юм а. Зөвхөн монголч биш дэлхийн нийтэд өөрөөр хэлбэл хавдар гэхэд өвчлийн эхний 3 байранд ороод ирж байгаа нь энэтэй холбоотой юм а. За хамгийн сүүлэх нэг санаагаа хэлээд дуусгахад бол ерөөсөө эмийн замбрааг өргөл. Эм гэдэг бол шууд утгаараа хор гэж ойлгож байна. Дотн сэдв ток шоунд маань өнөөдөр эрүүл мэндийн салбарын за тэгээд дээрээс нь судлаач багш нар гээд маш олон сайхан эрдэмлэг, оюунлаг хүмүүс хуран цугласан байгаа. За энэ цаг мөчид ч гэсэндээ хүний эрүүл мэнд гэдэг бол хүн төрөлхтний за ерөөсөө нүд чих хоёр. Тэгэхээр энэтэй холбогдлолтой хамгийн чухал зүйлийг хүн эрүүл мэндтэй хэрхэн яаж анхаарах ёстой юм бэ гэдгийг энгийн дотн ярилцлагаар өнөөдөр бид бүхэн энэ бодон дээрээс өргөжлүүлж байгаа. Яг юунтэй холбогдлолтой одоо бас Нарантын эмчээс асуумаар байна. Трансфер фактор гэж юу юм бэ? Трансфер факторыг ярихаас өмнө би энэ дархлаа гэдэг юм чинь яг хүний цуснд яаж дайсантай байлддаг юм бэ? Энэ дархлааны эсүүд яаж энэ дайсныг устгадаг юм бэ гэдэг энэ тал дээр анимашн үзүүлэе гэж бодож байна. За тэгэлгүй яах вэ? За үзэгч та бүхэн жигсэндээ энэ тал дээр олон улсын судлаач эрдэмтдийн хамгийн их сэтгэл зовниж байгаа нэгэн анимашныг бүгдээрээ үзээд за эргээд тэтгэдэг холбогдъё те. Хүний цусны дотор эргэлдэж байдаг хавдрын эсийг устгадаг эсүүдийг шинжлэх ухааны хэллэгээр байгалийн хядагч эс гэж нэрлэдэг. Энэ нь хүний бие дэх дархлааны нийт эсүүдийн 5-аас 10%-ийг эзэлдэг тухай олон улсын судалгаагаар баталсан байдаг. За одоо цөмөрөө тэр зурх анимашн дээр харж байна.
За энэ маань вирус. Вирус маань эсдэр суугаад одоо халдвараа дамжуулж байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгч байна гэсэн. За ингээ эс маань өөрөө халдварлагдчихж байгаа. За энэ халдвартай эс маань бидний цуснд эргэлдээд хаана яаж өвчин үүсэхгүйгээ явж идэг. За яг ийм халдвартай өвчтөй эдисийг бидний нөгөө байгалийн хядагч эс өөрөө очоод мэдрээд одоо та бүхэн харж байна тийм үү? Очоод мэдрээд бэхлээд тэгээд өөрийн мэдээлэлээ хийгээд тэр эсийн ДНК-г устгаж үгүй болгосноор энэ одоо халдвартай өвчтөй эс маань задарч алга болдго юм байна. Тэгэхээр энэ маань маш их хэрэгтэй эс ахна энэ хүнд. Энэ эс маань ерөөсөө хүний биед орж ирсэн цуснд эргэлдэж байгаа энэ халдвартай эд эсийг бол голдуу 24 цагийн туршид те эхний 24 цагт устгаж идэг ийм мэдээ байдаг. Ийм судалгааны ажил байдаг. Тэгэхээр бид нар чи өөрсдөө чон шиг өвдөхгүй байх юм амтан байхгүй. Чон шиг өвдөхгүй байх чадамж маань дархлааны эсийн хүчин чадлан дээр л оршдог. Зарим хүн дархлаа нь сайн, зарим хүн дархлаа нь муу гэдэг шүү дээ. Энэ яагаад гэж байгаа гэхээр ерөөсөө л энэ эсийн хүчин чадал нь хэр идэвхтэй сайн ажилтдаг энэ дээр тулгуурлаж идэг юм аа. Тэгэхээр одоо бид нар харж байна одоо энэ дархлааны эсүүд бас өшөө юу хийдгүү гэхээр мэдээж өвчтөө одоо тэр төрөл бүрийн халдвартай эсийг устгаж штэ. А тэрнээс гадна хүний биед маш олон эсүүд өтөлдөг байхгүй юу? Хөгшрөн, өтлөн, өвгөрн. Тэгэхээр энэ өвгөрсөн эсийг одоо бид нар энэ дүрсэн дээр харж байна. Устгах ажлыг дархлааны эс хийдэг юм байна. Ингээ залуу эд эсүүдийг төлжүүлдэг те одоо улам ихсэгдэг, эрчимжүүлдэг ажлыг бидний нөгөө дархлааны энэ хядагч эс энэ маань хийдэг. Тэгэхээр одоо цөмөрөө энэ трансфер фактор чинь тэгвэл ямар учиртай яаж нөлөөлөд байгаа гэдэг дархлаанд хамгийн их үр дүнтэй зүйл нь юу юм гэдэг тийм. Энэ одоо яг тэгэхээр дархлаа сайжруулдаг маш олон ийм сэргээдэг, сайжруулдаг бүтээгдэхүүнүүд байдаг байхгүй юу? Ер нь бид нар бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгэхээр энэ дархлаа сэргээд сайжруулдаг бүтээгдэхүүнээс 196-г авсан байна. Эдгээр нь одоо бидний нөгөө дархлааны хядагч эсийг 76%, 81% хүртлээр сайжруулж чаддаг, идэвхжүүлж чаддаг. Тэгвэл трансфер фактор яадгүй гэхээр нөгөө бидний устгадаг хядагч эс вэ шүү дээ. Энийг 2 дахин, 2.8 дахин, 4.3 дахин идэвхтэй ажиллагаанд оруулж идэг. Одоо энэ 204, 283, 437% гэдэг чинь ерөөсөө бидний нөгөө байгалаас заяасан хүнд хядагч эсийг л идэвхжүүлж чаддаг юм чадамж юм байна. Тэгэхээр одоогоор яг шинжилгээ ухаан трансфер фактор шиг ийм сайн одоо идэвхжүүлэх чадамжтай ийм одоо бүтээгдэхүүн дархлаа одоо сайжруулдаг манайх яриад байдаг ийм бүтээгдэхүүн одоогоор бас гараагүй байна л да. Үүнийг давсан бүтээгдэхүүн бол дэлхий дээр байхгүй байна. Тэгээ одоогоор байхгүй байна. Түрүү манай Наранбаатар дархлаа судлаач юм чи ярьснаар энэ маань ерөөсөө байгалаас хүн заяасан юм жижигхэн молекул энэ бидний цуснаас өөрөө шүүрж идэг. Тэгээд бас хаана нэгдгүү хэр ихийн ангир орган байж идэг ийм жижигхэн молекул. Тэгээ хүүхэд одоо төрөн гут нь амлуул гэлдэгдэг шүү дээ. Хамгийн түрүүнд гэдэг шүү дээ. За амлуул яах гээд байгааг нь мэддэггүй бараг төсний дараа ингээд гидсэн дээр навчраа тавьчихдаг. Энэ яаж юм тэгэхээр яг энэ 24-48 цагтаа гарч байгаа ихийн хар уураг гэдэг байгаа шүү дээ. Энэ ангир органд хамгийн их трансфер фактор агуулж идэг юм байна. Тэгэхээр бид нар хүнд юу гэж хэлдэг вэхээр та ихийнхээ ангир уургийг ууж байгаа шүү трансфер фактор гэдэг маань. Тэгэхээр энэ маань няраа, жирэмсэн бүх насны усууд уудаг ийм онцлогтой бүтээгдэхүүн. Тэгэхээр трансфер фактор одоо яг юу юм бэ гэхээр энэ бол витамин биш, урмал ногоо биш, цэцэг жимс биш, мөөг биш, тийм үү? Замаг биш, сармис биш. Энэ юу юм бэ гэхээр бидний цуснаас өөрөө шүүрж ялгарч идэг ийм жижигхэн молекул юм байна. Одоо энийг яаж юм гэхээр шинжилгээ ухаанд хүний ангир органд байдаг юм байна. Тэгвэл үнэний сүүний ангир органд бас байдаг юм байна. Одоо үнэний сүүний ангир органаас 50 кг ангир органаас 49 кг том молекул болох альбумин, глобулинийн шүүгээ гаргаад одоо цэвэрлждэг гэсэн үг шүү дээ. Тэгээд тусгай шүүлтүүрээр одоо нано технологи ашиглаад 1 кг трансфер факторыг шүүж гаргаж авч байгаа. Өнөөдөр манай Монголын зах зээл дээр гадны болон дотоодын маш олон дархлаа сайжруулдаг ийм витаминууд ороод ирсэн байгаа. Тэгэхээр хүмүүс яг нөгөө өөрийнхөө дархлааг сайжруулах тэр бүтээгдэхүүнийг ам дамжаад сайн гэдэг үүднээсээ хэрэгжилж байгаа боловч яг түүх уг гарлыг нь сайн мэддгүй юм шиг ээ. Зөв. Айгуу зөв. Тэгэхээр ерөөсө трансфер факторыг бол яг үндэ эмч баталгааг нь өгдөг юм биш юм байна. Эрдэмтэн баталгааг нь нөгөө дуу гэж байгаа үг биш юм байна. Энэ ерөөсө хүн төрлөختөө хэдэн сая жилийн өмнө үүссэн яг тэрнтэй адил уучлаарай хүн чамд трансфер фактор байхгүй бол чиний дархлаанд мэдээлэгч буюу зөв ажлыг чинь зохицуулагч байхгүй гэсэн үг гэдэг ингээд анханасаа хийгээд өгсөн. Бидний цуснаас шүүрдэг юм гэсэн үг юм байна. За ингээд трансфер факторыг анх 49 онд хүний цуснд илрүүлсэн л дээ. Яатсан гэхээр тухайн үед цүрэтэн үнийг санамсаргүй цүрэтэн үний цусыг хүнд
хийчихгүй юу. Ингээд эмчнэр сандраад судлаад үзсэн тухайн хүн сүрийгээр өвдөггүй. Сүрийгийн эсрэг маш хүчтэй дархлаа бий болсон. Бид нар одоо яадаг вүлээ баг ингээ ханиахад сүрээтэй хүнээс сүрий авч идэг штэ баг. Тэгэхэд одоо баг цус нь орчоод ахад өвдөхгүй байсан байгаа. Ингээд эрдэмтэд юу ажигласан гэхээр дархлын эсүүдийн хооронд мэдээлэл өгөөд идэг юм хүчин зүйл байна. Энийг зөөвөрлөгч хүчин зүйлгээр нэрлэлчигээд трансфер фактор гэдэг нэр чинь зөөвөрлөгч хүчин зүйл гэсэн үг юм байна. Тэгэхээр окей, тэгвэл эсүүдийн хооронд мэдээ зөөдөг юм байна. Яагаад эсүүдийн хооронд заавал мэдээ зөөх ёстой юм бэ? Яагаад тэгэхээр дархлаа өөрөө эрүүл байхын тулд тэнцвэртэй байдаг байхгүй юу? Энэ тэнцвэр бид нар юу гэж ойлгодгоо? Дархлаа сайн левел би эрүүл байна гэж ойлгоод идэг тийм. Тэгэл аль болох сайжруулах юм уугаад идэг штэ. Тэгэхээр дархлаа өөрөө тэнцвэртэй байж ирүүлээд энэ муутахаар өвддөг. Дархлаа хит их ажиллахаар өвддөг. Дархлаа буруу гажуудаад ирэхээр өвддөг. За тэгээ бидний бүхний хэрэглэнээс болж үүдэж дархлаа мууддаг байхан тийм. Тийм шүү дээ. Одоо энэ гажуудалч үүсээд байгаа. Одоо түрүү Наранбаатар докторын ярьснаар энэ гажуудалч үүсчихэд байгаа. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр одоо бид нар магадгүй дархлаа ихсдэг юм өвчний үед дархлаа сэргээдэг юмнууд уухаар үр дүн гарах уу? Мэдээж үг гардггүй байна. Тэгэхээр бид нар одоо энэ дархлааг тэнцвэрт байдалд хангаж идэг юм хэрэглэх ёстой юм байна гэдэг ямиг заавал толгоонд авчих хэрэгтэй. Тэгвэл энэ трансфер фактор яах вэ гэхээр бидний одоо муу байгаа дархлаанд мэдээлэл өгнө. Өө чи бас өө чи буу болохгүй. Өө чи ингэж ажиллахгүй нөхөр ингэж ажил гэдэг энэ эсүүдийн хооронд мэдээллийг маш хурдтай түгээдэг ийм сургадаг манай анагаах ухаанд бол ухаалаг одоо тий бидний дархлааны системийн төв удирдлага гэж ярьдаг юм байгаа. Ийм ухаантай юм молекул юм байгаа. За манай зах зээл дээр одоо ийм 5 төрлийн бүтээгдэхүүн байдаг юм байгаа. За хамгийн ихний бүтээгдэхүүн классик гэдэг. Энэ бол үнэний сүний уурнаас нь цэврээр нь гаргаж авсан юм концентрац. Голдуу жирэмсэн яра хөхүүл эмэгтэйчүүд хүүхэдтэй за төрөл бүрийн юмд харшилтай эмэнд урмал тарштай болсон улсууд санал болгодог. За энэ бол цэвэр бүтээгдэхүүн. За эдос гэдэг бүтээгдэхүүн маань үнэний сүний уураг өндөгний шар хоёроос гаргаж авсан юм концентрац. Мөн ялгаагүй юм хур зархаг халдвар нянгууд хүүхдүүд настайчуул тийм үү. За тэгээд төрөл бүрийн судасны нарийсэл гих мэт үед хэрэгжилж идэг. За энэ хоёр бүтээгдэхүүн маань өөрөө цэвэр бүтээгдэхүүнд орж идэг юм. За ингээ гурав бүтээгдэхүүн маань нэмэлт плюс буюу нэмэгдэлтэй. Энэ яг үхээр трансфер фактор дээр нэмэгдээд шар буурцаг, алой, шитаки, метакимо гэд дархлаа сэргээдэг юмнуудыг нэмээд оруулсан байдаг байхгүй. Энэ яг хүчин чадлын 4.3 дахин илүү хүчтэй чадалтайгаар нөгөө бидний НК гэдэг нөгөө хядагч хэсэг ажиллагаанд оруулдаг. Энэ маань 2 дахин, тэр маань 2.8 дахин нөгөө хядагч хэсэг ажиллагаанд оруулж идэг юм байна. Итэвчүүлдэг гэсэн үг байна. Тэгэхээр трансфер факторыг бид нар ойлголоо шүү дээ. Трансфер факторыг өвчнөдөө уунгуудаа эмшиг зүгээр олно гэж ойлгох байхгүй. Трансфер факторыг эхлээд дархлааны бидний нөгөө хядагч хэстэй айхтар хүчтэй хэсийг итэвчүүлдэг юм байна. Энэ эс маань тэр хавдар харшил юу гэдгийг төрөл бүрийн БЦ вирус мөөгөнцрөө өөрөө очиж янзалж идэг юм а хийдэг юм байна. За ингээд энэ хоёр бүтээгдэхүүн маань жаа өрмөц үйлчлэгээтэй кардио маань зүрх судас, бөөр, тархины цэцэн хангамж, үе мөчтөө усад зөвлөд санал болгодог. За энэ бүтээгдэхүүнийг болохоор цаахрын өвчин, гормоны өөрчлөлт, цэвэрлэлийн хямралын одоо гих мэт өөрчлөлтийн бодисын солилцооны хямралын үед санал болгож идэг юм аа. Трансфер фактор гэж юу юм бэ гэдэг мэдээллийг бол бүрэн төгс ойлголоо, авч мэдлээ. Тэгэхээр хэн хэрэглэх ёстой юм бэ гэдэг асуулт бол уран гарч ирж байгаа тий. Өнөөдөр дархлаагаас сулруулсан хүн болгон хэрэглэх ёстой юм уу? Трансфер факторыг ер нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэж болно гэд мэрэгжлийн эмч нар ингээд зөвлөд байгаа шүү дээ. Хэн хэрэглэх ёстой юм бэ? Энэ тал дээр манай бас мэрэгчлэлтэн маань хариу өгөх болоо гэж бодож байна. Одоогоос 3 жилийн өмнөөс би маш их харшилтай, хур ядаргаатай, цус багталтай, олон төрлийн одоо эмгэг одоо ийм өөрчлөлттэй юм байсан. Ийм үед анх трансфер факторын тухай анх мэдээлэл авсан байгаа. Тэгээ хэрэглээд одоо 3 жил гарсан болж байна л да трансфер фактор хэрэглэснээс хойш. Энэ хугацаанд бол одоо над дээр маш олон өөрчлөлт гарсан. Тэгэхээр ямар өөрчлөлт гарсан бэ гэхэд жишээлбэл одоо харшил өвчин. Харшил бол маш хэцүү өвчин шүү дээ түүхтэй. Хүн харахад бол одоо эрүүл сарвал байгаа юм шиг боловч нөгөө талаараа маш их захтан, зовиортой, ядарна. Тэгээд дээр нэмэгтэй хүний хувьд гоо сайхны хувьд те арьс салст одоо